Монгол хүн Эвересттэй яг Эверестийн оргил дээр гарсны 5 жилийн байгаль орчныг хамгаалах өдөр мөн одоо альпиниад гэж манай уулын холбооны зохион байгуулж байгаа энэ олон ажлыг хамтран зохион байгуулж биеинд оруулж байгааг баяртай байна. Уулын спортууд өсөлтөд ядах биш өөрийгөө ядах утга насдаг ийм өвөрмөц спорт оргил дээр гараад тэр тавилчны ажлаа дуустдаг биш. Харин цаашаа үргэлжлүүлж юу нэг зорилготой хөлж үндсэн дагалтаа болсон ирснээрээ ажлаа дуустдаг бас нэг өвөрмөц спорт. Хүнийг хүмүүжүүлдэг, хүний ухаан сэтгэлийн төвчээрийг нэмэгдүүлдэг юм спортоо гэж би боддог учраас та бүхнтэйгээ олцоод бас жилдээ нэг ч гэсэн удаа энэ Монголын хасаахан хайрцуудын нэг болсон өндөр ууланд авирах юм хүсэлтэй байдаг. Тэр хүсэлтэд хөтлөгдөж бас хүсэлтэй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг юм билээ. 3 юмыг хүн зэгцлэх ёстой гэж. Нэгдүгээр хөдөлгөөрөө зэгцлэх ёстой. Хаана гişил сууж байгаагаа яаж хөдөлж байгаагаа зэгцлэх ёстой юм аа хүн. Тэгэхгүйгээр хажуу анхна шүргээ төлөхөд өөрөө хөлийг буруу гэж хэлж болгож мутлаад онд босоод ингэж явж болохгүй гэж. Энэ уулын спорт их чухал үүрэгтэй бодож юу болдог юм. Алхан болгонд учиртай. Буруу болох юм бол магадгүй бүр аюутай ууланд авчирвал унжиж магадгүй. Хоёр зэгцлэхтэй зүйл бол ухаан бодлоо зэгцлэе гэж. Хамаагүй балаа юм бодоод тэрэндээ хөдлөгдөөд тэгэж явж болохгүй гэж хэлдэг юм байна. Тэгэхээр сэтгэлээ тэр ухаанаа зэгцлэхэд бас уулын спорт чухал юм болов уу? Яг одоо зорьсон зорилго руугаа тэмүүлж боддог, тэр бодлоо сэтгэлийн ухаан